Америк нэгдсэн улс болон Иран улсын хооронд байгуулагдсан эхний гал зогсоох хэлэлцээр дуусаж байна. Япон улс одооноос зэвсэг экспортлох боломжтой болжээ. Apple компани гүйцэтгэх захирал Тим Кук 15 жилийн дараа албан тушаалаа хүлээлгээ өгнө. Тэд улсын ByteDance компани хэмэл оюунд хэд өндөр хөрөнгө оруулсны улмаас цэвэр ашиг нь 70% болжээ. Арамдраг үзэгчтэй Тэнгэрлэзийн олон улсын гадаад мэдээ та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна. Эхний мэдээлэл хүргэх гэж байна. Америк нэгдсэн улс Израиль Ираны хооронд өрнөж байгаа энэхүү ойрхон хоорондын дай эхлээд 8 дахь 7 хоногт хэдийн орсон баг. Энэ хугацаанд талууд 14 хоногийн түр гал зогсоох хэлэлцээр байгуулж, байлдааны ажиллагаагаа түр зогсоос нь Вашингтон хотын цагаар 50 гаругийн орой, Улаанбаатар хотын цагаар л маргааш өглөө дуусах гэж байна. Энэ талаар Дональд Трамп 7 хоногт мэдээлсэн. Ойрхон хоорондын нөхцөл байдал, газар дээр замун дипломат орчинд дайныг шийдвэрлэх ёс хэр урагштай байгаа талаар сүүлийн мэдээллийг багцлаа өргөе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улс Ираны гал зогсоох хэлэлцээний хугацааг анх баталсан 2-7 хоногоос цааш сунгахаа мэдгдлээ. Цааш гэдэг нь Ираны талаас уулзалтад оролцохыг зөвшөөрч хэлэлцээ бүрэн дуусах хүртэл үргэлжлүүлнэ гэж тайлбарласан байна. Түүний энэхүү гал зогсоох хэлэлцээрийг сунгасан шалтгааны хувьд Ираны удирдлага дотооддоо хуваагдсан байгаа тул хэлэлцээрийн нэгдсэн байр сууриа боловсруулахад хугацаа хэрэгтэй гэж Америк нэгдсэн улсын талаас үзсэн байна. Түүнчлэн хэлэлцээрийг зуучилж байгаа Пакистан улсын удирдагчид тухайлбал ерөнхий сайд Шизбах Шариф, цэргийн штабын дарга Асим Мунир нараас гал зогсоох хугацааг сунгах хүсэлт ирсэн юм байна. Энэхүү уулзалт болох хэсэг нь тодорхойгүй байгаа ч гэлээ уулзалтад Исламабад хот аль хэдийн бэлтгээд эхэлжээ. Ингэхдээ аюулгүй байдлыг чангатгаж олон нийтийн шинжтэй томоохон уулзалт цуглаануудыг хойшлуулсан байна. Одоогоор уулзалтын тов зарлагдаагүй хэвээр. Гэхдээ эцсийн хэлэлцээрт хүрэх хүртэл Америк нэгдсэн улс Ираны тэнгисийн бомбуудыг бүсэлсэн хэвээр байна гэжээ. Үүнийг Ираны эрх баригчид залмих гэж үзэн Америк нэгдсэн улсад итгэхгүй хэвээр байгаа гэдгийг тайлбарлсан. Тиймдээж Иран хэлэлцээрийг дахин эхлүүлэхийн тулд Америк нэгдсэн улсын бүсдэлтийг бүрэн зогсоох ёстой гэж шаардсан юм. Эдгээр мэдгдлүүдийг Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багхай болон парламентын дарга Мухаммед Багар Калифав нар хийсэн бүсэлтийг зогсоох нь Ираны хувьд нэн шаардлагатай хэрэг. Америк нэгдсэн улсын бүсэлтийн улмаас Ираны нефтийн цоонгуудыг удахгүй хаахад хүрч болцсохгүй байна. Япон улсын ерөнхий сайд Такаичи Санагийн засгийн газар дэлхийн 2 дугаар дайнаас хойш мөрдөгдөж ирсэн дайны эсрэг харин их тайвныг эрхэмсэн утгатай үндсэн хуулийн хүрээнд хэрэгждэг байсан зэвсгийн экспортын хоргийг цуцалсан байна. Такаичи яг ямар төрлийн зэвсгийг экспортлохыг тодорхой хэлээгүй ч гэлээ Японы хэвлэлүүд сүнөөгч онгоц, пуужин, байлдааны хөлөг багтана гэж мэдээлж байна. Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаа улсынхаа батлан хамгааллын экспортын хатуу хязгаарлалтыг өөрчилж цаашид Японд үйлдвэрлэсэн бүх төрлийн зэвсгийг гадагш нийлүүлэх боломжийг нээх тухай хуулийн өөрчлөлтийг танилцууллаа. Энэхүү бодлогын өөрчлөлт нь Япон улс зүгээр нэг экспортлагч биш, харин бүс нутгийн аюулгүй байдлын бодлогод нөлөө бүхий нийлүүлэгч болж хувирах стратегийн өөрчлөлт гэж ажиглагчид үзэж байна. Такаичи Санаа энэхүү өөрчлөлтийг тайлбарлахдаа энэхүү нэмэлт өөрчлөлтөөр батлан хамгааллын бүх төрлийн тоног төхөөрөмжийг зарчмын хувьд экспортлох боломжтой болно гэжээ. Мөн зэвсэг хүлээн авах улс орнууд нэгдсэн үндэстний байгууллагын дүрмийн дагуу ашиглах үүрэг хүлээх ёстойг онцлон хэллээ. Түүнчлэн уг шийдвэрээ тайлбарлахдаа дэлхийд дахин улам аюултай болж байгаа ийм үед аль нэг улс дангаараа өөрийн их тайван аюулгүй байдлыг хамгаалах боломжгүй болсон гэжээ. Шинэ зохицуултын хүрээнд багаар бодоход 17 улс Японы зэвсгийг худалдан авах боломжтой болох юм байна. Энэ тоо хоёр талын зөвшөөрлөл хамтын ажиллагааны гэрээнүүдийн дагуу цаашид тэлэх боломжтой гэж Японы Шүничи сонин батлан хамгааллын яамны их сурвалжаас ирж татан мэдээлсэн байна. Анх 1967 онд ерөнхий сайд Исаку Сатогийн үед зэвсгийн экспортыг хязгаарлах тухай бодлого анх танилцуулагдаж 1976 онд улам чангарч зэвсгийн экспортыг бүрэн хориглосон. Ингэхдээ зөвхөн амь насанд хаалгүй үхлийн аюулгүй тоног төхөөрөмж, тухайлбал тагнуулын болон тэсрэх бөмбөг цэвэрлэх зориулалттай тоног төхөөрөмж хэрэгслүүдийг л зөвшөөрдөг байсан.
Гэхдээ энэ удаад шинэ зохицуултууд батлагдлаа гэд өмнө нь байсан бүх хязгаарлалтууд цуслагдаж байна гэсэн үг биш. Зарим хязгаарлалтууд хിവэрэ үлдэж байгаа. Тухайлбал Япон улс нь идэвхтэй мөргөлдөөн явагдаж байгаа улс руу зэвсэг экспортлохгүй байх үндсэн зарчмаа хадгална. Зөвхөн хуулийн дагуу онцгой нөхцөл гэгдэж болох үс тохиолдолд үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан үзэж зэвсгийн худалдаа хийх боломжтой байна гэж тусгажээ. Япон улсын энэхүү шинэ бодлогын хүрээнд зэвсэг худалдан авах сонирхолтой улс орнуудад Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Индонез зэрэг орнууд багтаж байна. Хамгийн сүүлд гэхэд Япон Австрали улстай 7 тэрбум $7 гэрээ байгуулж Mitsubishi Heavy Industries компани Австралийн тэнгисийн цэргийн флотод зориулан 11 байлдааны хөлгийн эхний 3-ыг нь үйлдвэрлэж нийлүүлэхээр болсон. Япон улсаас зэвсэг авахар хүлээж байсан улсуудын хувьд Такаичи Санеигийн шийдвэр нааштай мэдээ байж болох ч гэлээ эсэргүүцэж байгаа талууд гарч ирэх нь мэдэжээ. Тухайлбал Япон улсын энэхүү бодлогын өөрчлөлт Хятад Тайваны маргаантай бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд шууд нөлөөлөхөөр байгаа юм. Япон улс нь Тайваны ойролцоо оршдог стратегийн байрлалтай тул Америк нэгдсэн улсын холбоотны хувьд бүс нутгийн цэргийн тэнцвэрт байдлын гол тулгуур болж ирсэн. Харин Хятад улс Тайваныг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг. Тогтмол цэргийн бэлтгэл сургуультыг Тайваны хоолой орчимд хийдэг. Такаичи Санеигийн хувьд өнгөрсөн оны 10 дугаар сард Тайван руу Хятад улс халдвал Япон улс цэрэг зэвсгийн хүч ашиглан оролцож Тайваныг хамгаалж болох тухай ярьснаар Япон болон Хятад улсын эрх баригчдын хооронд ширүүн маргаан дэвцсэн. Одоо үүн дээр нэмээд Такаичи Санеи Япон улсын зэвсгийн экспортын бодлогыг өргөтгөж Австрали, Филиппин зэрэг Америк нэгдсэн улстай ойр түншүүдийг зэвсгээр хангах болж байгаа нь Хятад улсын эрх баригчдын санааг зоож магадгүй юм. Дэлхийн хамгийн үнэтэй компаниудын нэг болох Apple компани гүйцэтгэх захирал Тим Кук 2011 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажилласан. Тэгвэл 15 жилийн дараа албан тушаалаасаа бууж гинэ гэдгээ зарлав. Түүний оронд тоног төхөөрөмжийн инженерчлэлийн нэгжийн ахлах Джон Тирнос 9 дугаар сарын 1-ээс эхлэн шинэ гүйцэтгэх захирлаар ажиллах юм байна. Тим Кук энэ зуны туршид албан тушаалаа үргэлжлүүлэн хашина. Үүнийхээ дараагаар төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх даргаар томилдох байна. Тим Кук нь Стив Джобсын дараа энэхүү компанийг удирдах зах зээлийн үрэлгээг нь $4 $д хүргэсэн юм лээ. 2025 оны сүүл үеэс эхлэн Apple компани удирдлагын түвшинд томоохон өөрчлөлтүүд өрнөж, хэмээл оюун ухааны салбарын дарга, бодлогын хэлтсийн тэргүүн зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтнууд ажиллаа орхисон нь компани удирдлагын түвшинд дараагийн үе рүү шилжиж байгааг харуулсан хэрэг болсон. Үүнийгч баталж энэ удаад компани гүйцэтгэх захирлын албан тушаалыг 15 жил хашсан Тим Кук дараагийн хүндээ ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэрээр анх 2011 онд Стив Джобсын дараа Apple компани гүйцэтгэх захирлаар томилогдохдоо өмнө нь компани үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан. Түүний удирдлага дор Apple зөвхөн Mac, iPod, iPhone зэрэг цөөн бүтээгдэхүүнтэй технологийн компани байснаас одоо илүү өргөн хүрээтэй экосистем бүхий дэлхийн технологийн авраг болж өргөцсөн юм. Тэрээр компаниг entertainment, эрүүл мэнд, ухаалаг зүүдэг төхөөрөмжийн зах зээл рүү амжилттай оруулж, Apple-ийн бизнесийн бүтцийг үндсээр нь өөрчилсөн хүн гэгддэг. Өөрөөр хэлбэл Стив Джобс iPhone-ыг бүтээсэн бол Тим Кук түүнийг зөвхөн бүтээгдэхүүн биш, бусад үйлчилгээ төхөөрөмжийг холбосон нэгдсэн платформ болгон хөгжүүлжээ. Apple Watch, AirPods, Apple TV Plus зэрэг бүтээгдэхүүнүүдийн амжилт бүгд iPhone-ийн асар том хэрэглэгчийн суурин дээр тулгуурсан байдаг. Энэ стратегийн үр дүнд Apple-ийн үйлчилгээний бизнес компани iPhone-ы дараа орох 2 дахь том орлогын их үүсвэр болж чадсан юм. Тим Кук мөн хэрэглэгчидтэй маш ойр харилцаатай гэдгээр нэртэй. Apple-ийн албан ёсны сайтад нийтэлсэн загталдаа тэрээр сүүлийн 15 жилийн турш өдөр бүр дэлхийн өнцөг болон бүрийн хэрэглэгчдээс ирсэн захим шуудан уншдаг тухайгаа дурдсан байдаг. Гэхдээ үүнтэй зэрэгцээ цаар талууч гэсэн байгаа. Apple компани шинэ салбарууд ялангуяа Vision Pro төхөөрөмж болон хиймэл оюун ухааны хөгжил нь өмнөх амжилтуудтай харьцуулахад сул үнэлгээ авч байна. Өндөр үнэтэй Vision Pro нь өргөн хэрэглээнд нэвтэрч чадаагүй. Мөн Siri-д томоохон шинжилтүүд хийгдгээ болсон зэрэг нь Apple-ийг хиймэл оюуны өрсөлдөөнд OpenAI, Google зэрэг компаниудаас хоцорч байна гэж шүүмжлүүлэхэд хүргээд байгаа юм. Харин Apple-ийн дараагийн гүйцэтгэх захирлаар удаан хугацаанд хамгийн боломжит хүн гэгдэж ирсэн Джон Тирнос томилогдох төлөвтэй байна. Тэрээр 2001 онд компани бүтээгдэхүүний дизайн дээр ажиллаж эхлэн 2013 онд тоног төхөөрөмжийн инженерийн дэд ерөнхийлөгч болж 2021 онд ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаалд дэвссэн. Ингэхдээ iPad болон AirPods зэрэг бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд гол үүрэг гүйцэтгсэн байна.
Мөн хамгийн сүүлд харьцангуй хямд үнэтэй MacBook Neo загварыг танилцуулсан. Тэрээр шинэ албан тушаалд томилогдохдоо Apple-ийн хагас 100 жилийн турш бүрэлдсэн үнэт зүйл алсын харааг өргөжлүүлэх амлжээ. Түүний урд одоо компани гол удирдагчийн хувьд маш чухал жилүүд хүлээж байгаа. Тухайлбал Siri-ийн шинжилэл 2026 оны 9-р сард танилцуулагдаж магадгүй анхны ихэгддэг iPhone зэрэг бүтээгдэхүүнүүд зах зээл гаргах төлөвтэй байгаа нь Apple-ийн дараагийн өсөлтийн чиглэлийг тодорхойлох гол хүчин зүйл болох юм. Ракетын технологийн урдаа барьдаг компаниудын нэг болох TikTok-ийн толгой компани ByteDance-ийн орлогын өсөлт болон ашигт ажиллагааны хооронд өнгөрсөн онд маш том зөрүү гарсан байна. Тодорхойлох юм бол гадаад зах зээлээс олсон орлого нь бараг 50% өссөн байхад цэвэр ашиг нь 70% буурсан байна. Энэ нөрөө хиймэл оюунд хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалттай холбоотой гэж салбарынхан тайлбарлаж байна. ByteDance компани олон улсын бизнесийн орлого нийт орлогын 30%-аас давж өссөн байгаа нь 2024 онд байсан ойролцоогоор 25%-тай харьцуулахад мэдэгдэхүйц томоохон өсөлт юм а. Энэ нь тус компани дэлхийд дахиндах орлогын бүтэцдэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Үүний гол хөдөлгөгч хүч нь гадаад зах зээл дэх захим худалдааны өргөжлөлт. Энэ дундаа TikTok Shop хурдтай өснө нэлээ. TikTok Shop-оор дамжсан борлуулалт жилийн дүнгээр бараг 70%-аар нэмэгдсэн байгаа нь ByteDance-ийн олон улсын хэрэглэгчийн зах зээлд хүчтэй байр суурь эзэлж байгааг харуулж байна. Гэвч энэхүү өсөлтийг компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд хийж байгаа асар их хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр дарж байна. Ялангуяа оны 2 дугаар хагаст хиймэл оюуны дэд бүтэц судалгаа хөгжүүлэлтэнд чиглэсэн зардал нь огцом нэмэгджээ. Бүтэн жилээр нь харуул 2025 онд ойролцоогоор 20 тэрбум $ам хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ хөрөнгийн ихэнх хэсэг нь хиймэл оюун ухааны систем, дата төв, тооцооллын хүчин чадлыг өргөжүүлэхэд зарцуулагдажээ. Үүний үр дүнд ByteDance-ийн гадаад зах зээлийн орлого 50%-аар өссөн ч ашиг нь 70%-аас илүү хэмжээгээр буурсан байна. Энэ нь компани орлого хурдтай нэмэгдэж байгаа боловч зардал үүнээс хурдтай өсөж дарамт маш өндөр түвшинд хүрсэн байгааг илтгэж байна. Гэсэнтэч компани стратегийн дараагийн алхамж гэсэн хиймэл оюунд төвлөрж байна. ByteDance 2026 оны эхээр 160 тэрбум юан буюу ойролцоогоор 22.7 тэрбум $ам хиймэл оюуны чадвараа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр дэлхийн хиймэл оюуны өрсөлдөөнд тэргүүлэгчдийн нэг болох зорилготой байгаа гэлээ. Гэхдээ ByteDance ганцаараа энэ салбарт их мөнгө хайж байгаа юм шээ. Goldman Sachs Research-ийн тооцоололоор томоохон технологийн компаниудын нийт хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт нь энэ онд 500 тэрбум $ам-аас давах төлөвтэй байгаа нь энэ салбар дахь өрсөлдөөний цар хүрээ ямар өндөр түвшинд хүрсэн байгааг харуулж байна. Энэхүү өрсөлдөөнөөс үүсэж байгаа санхүүгийн өндөр дарамттай зэрэгцээд ByteDance компани улс төрийн дарамт шахалтан донд мөн ажиллаж байгааг дуртан зүйтэй. Компани гол бүтээгдэхүүн болох TikTok нь Америк нэгдсэн улсад аюулгүй байдлын асуудлаар удаан хугацаанд хяналт хоригтой тулгарсаар ирсэн. Мөн хятадын талаас ч гэсэн гадаад технологийн хяналт, мэдээллийн урсгалын асуудлаар хатуу зохицуултууд хэрэгжүүлж байгаа. Ийхүү ByteDance нэг талаас Америк нэгдсэн улсад үйл ажиллагаагаа хадгалах, нөгөө талаас хятад улсын зохицуултын орчинд нийцэх шаардлагатай болж бизнесийн стратеги хоёр өөр эрх зүйн болон улс төрийн дарамтын дунд зохицуулах шаардлагатай болж байгаа нь компани урт хугацааны эрсдлийг нэмэгдүүлж байна. Судалгаагаар 2025 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлтийн бүх өсөлтийг сэргээгдэх их усвар дангаараа хангасан байна. Гэхдээ нарны эрчим хүчний үйлдвэрлэл 3.1-ээр нэмэгдэж дашийн дээд амжилт тогтоосон байгаа юм. Бүр урт хугацаагаар нь харах юм бол 2015 оноос хойш 10 жилийн хугацаанд нарны эрчим хүч гарц нь 10 дахин өссөн байна. Энэ өсөлтийн талаас илүү хувийг нь цэвэр эрчим хүчний тоног төхөөрөмжийн дэлхийн хамгийн том экспортлогч гээгддэг Хятад улс бүрдүүлсэн байна. Эмбер олон улсын эрчим хүчний судалгааны байгууллагын судалгаагаар нүүрс, нефт, хий зэрэг чулуужсан түлшээр үйлдвэрсэн цахилгаан эрчим хүч бараг өсөлтгүй. Харин нийт нэмэгдсэн эрчим хүчний хэрэгцээг нар, салхи зэрэг цэвэр их усврууд бүрэн өссөн байна. Ийхүү дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангаж чадсан нь тогтоогдож, дэлхийн эрчим хүчний систем анх удаа цэвэр их усврын өсөлтөөр бүрэн тэтгэгдэж байгаа нь томоохон эргэлт тэнцэг болж байна. Энэ донд 2025 онд нарны эрчим хүчний үйлдвэрлэл 3.1-ээр өснө нь шинэ дээд үзүүлэлт болж, өсөлтийн хурд өмнөх жилүүдээс ч илүү байжээ. Урт хугацаагаар нь харвал сүүлийн 10 жил буюу 2015 оноос хойш нарны эрчим хүчний үйлдвэрлэл 10 дахин нэмэгдэж, ойролцоогоор 3 жил тутамд 2 дахин өссөн үзүүлэлт байна. Энэхүү өсөлтийн талаас илүү нь Хятадаас гарсан байна.
Одоогоор Хятад улс нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон цэвэр эрчим хүчний тоног төхөөрөмжийн дэлхийн дахин дахь хамгийн том экспортлогч гэгдэж байна. Хятад улс зөвхөн үйлдвэрлэлээрээ бус хэрэглээгээрээ ч гэсэн сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн төв хэвээр байна. Хятад улс нөөцнөөс хамааралтай байдлаа аажмаар бууруулж цэвэр эрчим хүчний хүчин чадлаа хурдтай нэмэгдүүлж байна. Үүн дээр нэмээд Ормосын хоолойн хямрал Хятадын эрчим хүчний стратеги зөв байсныг баталсан хэрэг боллоо гэж хэлж болохоор байгаа юм. Ормосын хоолой хаагдсанаар газрын тос байгалийн нийлүүлэлт тасалдаж, эрчим хүчин нефтийн импортоос хамааралтай орнууд сандралтаж, үндэсний хэмжээний онц байдал зарласан улсууч гэсэн байна. Тэдгээр улс орнууд энэ даруй сэргээгдэх эрчим хүч рүү шилжихээр яарчилж байгаа юм. Харин Хятад улс нь дэлхийн нар салхи, батарей, захилгаан автомашины нийлүүлэлтийн 70 гаруй хувийг хэмжээ. Мөн эрчим хүчнийхээ 85%-ийг дотоодосоо хангадаг байна. Сэргээгдэх болон цөмийн эрчим хүч нийт хэрэглээнийх нь 20 гаруй хувийг эзэлж байна. Ингэснээр өнгөрсөн жил нефтийг давж 2 дахь том их усүр нь болсон байгаа юм. Түүнчлэн стратегийн газрын тосны нөөцөө бүрэн дүүргэсэн зэрэг олон давуу талуудыг дурдж олно. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг давчаар багслаа өргөе. Герман улс 2022 онд Орос улбаны улсын Газпромоос хураан авсан эрчим хүчний Safe Group 235 тэрбум $, хүртэлх хөрөнгө оруулалт татгаар төлөвлөж байна. Энэхүү компани 2022 онд Газпромоос салж Европын эрчим хүчний хямралын үеэр Германы засгийн газар 6.3 тэрбум еврогоор худалдан авсан байдаг. Safe-ийн санал болгож байгаа энэхүү хөрөнгийн нэмэгдэл батлагдах юм бол 9-оос 12 сарын дотор хэрэгжих боломжтой гэлээ. Европын холбоо Украин улсад 90 тэрбум еврогийн зээл олгох асуудлыг дахин хэлэлцэхээр бэлтгэж байна. Гэхдээ Унгар улс эсэргүүцэх хэсэг нь одоогийн байдлаар тодорхойг байна. Унгар улсын шинэ ерөнхий сайд Петер Мажяр өмнөх сайд Виктор Орбаны ашиглаж байсан нөхцөл болох Орос улбаны улсын нефтийн хоолой буюу Дружбагийн нефт дамжуулалт хэвийн болох юм бол хориг тавихгүй гэж мэдээллээ. Энтэг болон Өмнөд Солонгос улс 2030 он гэхэд хоёр талын худалдаагаа 27 тэрбум $-оос 2 дахин нэмэгдүүлж 50 гаруй тэрбум $-д хүртэл өсгөхөөр тохиролцсон байна. Талууд нийлүүлэлтийн сүлжээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэлээ. EGM-ийн цааш Вьетнам улсыг зорих юм байна. Нэгдсэн улсны байгууллагын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт явагдаж байна. Энэ 7 хоногт 4 нэр дэвшигч аман ярилцлаганд орсон байна. Нэр дэвшигчдийг харуул Чили улсын ерөнхийлөгч асан Мишель Бачелет, Аргентин улсын атомын энергийн байгууллагын дарга Рафаэль Гросси, Нэгдсэн үндэсний байгууллагын худалдааны байгууллагын дарга Ребека Гринспан, Сенегал улсын ерөнхийлөгч асан Маки Салл нар нэр дэвшжээ. Тэгэлтээсийн гадаад мэдээ хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Сайн хавраарай.